Сонгон хайрхан дүүргийн засаг даргын 2021-с 2024 оны мөрийн хөтөлбөрийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг болох эко бие засах байгууламж суйрлуулах ажил 42 дугаар хороонд хийгдэж байна. Энэхүү ажлыг сонгон хайрхан дүүргийн захиалагчийн алба хийж гүйцэтгэж байгаа юм а. Хорооныхоо нэг жишг гудамж болгох зарчмаар тэгээд дээрээс нь бас илүү их олон ам бүлтэй айлыг сонгож энэ ажлыг эхлүүлсэн байгаа. Улаанбаатар хотын хөрсний бохирдол маш их байгаа. За энэнийг хамгийн гол үүсгэж байгаа шалтгаан нь гэр хорооллын уламжилт нөхөн журлан байгаамаа. Тийм болохоор манай дүүргийн хэмжээнд ер нь дүүргээ хөрсний бохирдолгүй дүүрэг болох юм бодлогыг бариад одоо айл болох бүх айлыг хамруулж дүүргийнхээ хэмжээний бүх гэр хорооллын айлыг юм нөхөн журлангийн стандарт ариун цэврийн хэрэгсэлтэй болохоор зорж ажиллаж байгаа. Хөрсний ус булаг шанттай бохир нь холилдохгүй, байгаль орчин дээлтэй, сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа эко бие засах байгууламжид иргэд амсайтай сэтгэл ханамж өндөртэй байна. Түүнчлэн энэхүү ажлыг өргөн цар хүрээнд хамруулж өгөх санал хүсэлтэй байгаагаа дуулгавлаа. Манайх энд ирж суурьсаар одоо 22 3 жил болж байна. Энэ орчин бол одоо их сайхан цэвэр орчинтай байсан. Одоо айл нэгтарч олсноор энэ бас агарын бохирдол нэг жаахан хөрсний бохирдол нэмэгдэх талтай болж байна. Тэгээ энэ талыг одоо дүүрэг хорооноос одоо анзаарч мэдээд судалгаа шинжилгээ хийсний үр дүнд төрүүчээс нь одоо ийм эко ариун цэврийн байгууламжтай болгож байна. Манайхыг энэ тамруулж одоо эхний ээлжинд ийм гоё ариун цэврийн байгууламжтай болгосон. Уг ариун цэврийн байгууламжийн суйрлуулагдсан цагаас хойш 20 жил ашиглагдахаар төлөвлөгдсөн юм. Айл өрх бүрийн ам бүлний тооноос хамааран жилдээ 1-2 удаа бохироо соруулан ашиглах шаардлагатай. Эрүүл таатай орчинд иргэд бид амьдрах бүрэн боломжтой боллоо.